зэгцэлж чадахгүй байгаа учраас энийг нь татварын одоо ямар байдлаар одоо юу гэдэг гадаадын хин орчид Монголд мөнгөө байршуулад эсвэл мөнгө угаагаад байгаа ч юм эсвэл нэг ийм ойлгомжгүй юм болоод байна гэж хардаад байна гэж ойлгоод байна л да. Тэгэхээр энэ дээр нь бол энэ аржааны банкудад хадгаламж эзэмшиж байгаа иргэдийн дунд гадаадын иргэд бас маш их байна. Их хэмжээний хадгаламж эзэмшдэг ирдэг гэл зарим нь бол мэдээж нууцны зэрэгтэй л байдаг. Ийм зүйлсүүд яригдаад байгаа. Тэгэхээр энэ дээр Төв банкэр нь бас давхар хяналтаа бол тавьж ажилтдаг л байна. Энэ хууль дээр чинь тийм зүйл нэмж орж ирж байгаа шиг зүйл байна уу? Энээс болгоомжсон эсвэл одоо илүү идеалд байх тал дээр нь яаж өөрчлөлтүүд орж ирж байгаа? За яг хөө тэр ер нь бол Монгол улс чинь нэг хөрөнгөний урсгалын хувьд бол нээлттэй улс шүү дээ. Одоо жишээлбэл хятад бол жишээлбэл нэлээд хаалттай тий. Гаднаас орж ирж байгаа урсгал, гарч байгаа урсгал дээр бол маш их хяналттай. Тэгэхээр зэрэг Монгол улсад бол тийм гаралт бол байхгүй. Монгол улсад бол гадны хөрөнгө оруулагчаас санхүүгийн зах зээл дээр хөнгөө байршуулж болно, буцаагаад авч болно, гаргана. Тэгэхээр зэрэг энэ ч угаасаа зөв гэж бол би ойлгодог. Өөрөөр хэлэх юм бол Монгол улс чинь бас хөгжиж байгаа орн цаашаас хөрөнгө оруулалтын капитал бол хэрэгтэй, их усүр хэрэгтэй улс байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ шаардлагаас бол бид нар энийг бол зөв гэж боддог. Гол нь энэ дээр тэр нэг олон улсын хамтын нийгэмлэгүүдээс тавиад байгаа шаардлага тэр мөнгө угаах үйл явц нь Монгол улсад бий болж байна уу? Терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой мөнгүүд энэ Монгол улс талаар ингэж угаагдаж байна уу, гарч байна уу? Энэ дээр л хяналтанд байх хэрэгтэй. За энэ дээр бол сая нийтдээ нэг 2000 биднэрт бол жоохон хуцаатай үүрэг даалгавар өгчихсөн байгаа. За Монгол улсад биднэрт гэдэг нь одоо Монгол улсад. За тэр нь юу юм бэ гэхээр зэрэг энэ дээр бол хууль эрх зүйн орчин дээр бол шинжилгүүд хийгдэх ёстой, хяналтууд сайжрах ёстой гэдэг энэ дээр зөвхөн Монгол банкн дээр энэ асуудал яригддаг байсан бол одоо энэ бол бүр төрийн түвшин засгийн газрын түвшний асуудал болж хөрсөн. Өөрөөр хэлбэл бол энэ дээр энэ бодлогыг тодорхойлдог, энэ хуулийн шинжилгээг ярьж байгаа, хуулийн төслийг нь боловсруулж байгаа үндэсний хороо гэж бол байгуулагдсан. Энэ дээр энэний ахлагч нь бол хууль зүйн яамны дэд сайд энийг бол ахалдаг. Цагдаагийн газраас, прокуророос, улсын дээд шүүхээс Монгол банкнаас ингээд төлөөлөл орсон өдөрдох тийм хороо байна. Доотлолт нь хамтын ажиллагааны зөвлөгөө тэр шийдвэрийг амьдрал дээр хэрэгжүүлдэг нэг ажлын албаны үүрэг гүйцэтгэж байгаа тийм зөвлөл ажиллаж байгаа. Бас холбогдох энэ засгийн газрын түвшинээс Монгол банкнаас төлөөлөлд орчихсон. Тэгэхээр зэрэг энэ өөрөө ийм шинэ тогтолцоо руу ингээд одоо илүү том тийм тогтолцоо руу институт руу орж ирж байна л да. Тэгэхээр зэрэг энэ бол өөрөө бас нэг том агш дэвшил. Бид нар бол одоо 2018 оны 10 сараас өмнө бол хийх ёстой хугацаатай тэр хууль эрх зүйн хүрээнд нээлттэй тоглоом байдлыг хангах ийм юу бол байгаа үүрэг даалгавраа. За энэтэй уялдуулаад засгийн газраар бол хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг бол над байгаа мэдээлэлээр бол засгийн газраа батлуулчихсан. Энэ төлөвлөгөөний дагуу бол одоо явж байгаа. Зарим хуулийн төслүүд бүр засгийн газар дээр хэлцэгдээд явж байгаа. Тэгэхээр засгийн хурлын аль банкын оролж санахгүй ямарч нэг Монгол банкны нэг 2012-оос 16-оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд нэг дүгнэлт гаргасан банкын орооны гишүүдийн санал дүгнэлтүүд байгаа шүү дээ. Тэн дээр жишээ нь Монгол банкны өмнөх удирдлагыг буруутгасан, Монгол банкны өмнөх удирдлагуудыг буруутгасан ч үгүй юм уу? Эсвэл одоо юу гэдгийг тухайн одоо удирдлагаар ажиллаж явах үедээ зарим одоо зээлүүд, зарим зүйл дээр хяналт тавьж ажиллаагүй, зарим хөтөлбөрүүд дээр хяналт тавьж ажиллаагүй ч гэдэг юм уу? Маш ийм дүгнэлтүүдийг гаргасан. За тухайд бол мэдээж нэлээд улс төрж байна гэдэг ийм асуудлууд бас яригдсан. Одоо яг Төв банкнд улсын хурл дээр өргөн баригдаад байгаа тэр Төв банкны тухай хуулийн дагуу одоо шинэ хэрэгжиж эхлэх юм бол юу гэдгийг дараа нь одоо жишээ нь засгийн газрын даалгавраарч юу гэдэг юм эсвэл засгийн газарт хамт гаргасан янз бүрийн шийдвэр дээр зөвхөн тухайн Төв банкыг удирдахжсэн үнийг буруутгах ч юм уу ийм асуудал гаргуулахгүй байх тал дээр бол бас яг ямар шинжилттэй шин зүйлүүд орж ирсэн бэ. Энийг бас зөв ойлжлохгүй бол бас хэрсэлтэй юм шиг санагдсан л та. Одоо яг нэгдүгээрт нь би юун дээр үндэслэж хэлмээр байна вэ гэхээр зэрэг тэр шийдвэр гаргалтын тогтолцоон дээр. Шийдвэр гаргалтын тогтолцоон дээр одоо Төв банкны ерөнхийлөгч үнэн болгон шийдвэрийг дангаараа биш хороогоор дамжуулж гаргадаг болох гэж байна. 7 бүрэлдэхүүнтэй. Тэгээд гаднаас бүр 4, дотроос 3 ерөнхийлөгч, гаднаас 4. Тэр олонх нь гаднаас ууц тий хараат бас тий орон тооны ус гişүүд. Тэгэхээр зэрэг энэ бол нэлээд тийм том хяналтын тогтолцоо бол орж ирж байгаа гэсэн үг. Өөрөлдөн шийдвэр Төв банкны ерөнхийлөгч өөрөө нэг л саналын хэрэгтэй. Гишүүн болгоно нэг саналын хэрэгтэй. Тэгэхээр зэрэг нэгдүгээрт ийм зүйл. Хоёрдугаарт нь болохоор зэрэг тийм үн тогтворжуулах хөтөлбөрч гэдэг юм уу альва тийм төсвийн шин чанартай үйл ажиллагааг бол хэрэгжүүлэх тийм зүйл рүү хутгалдах одоо тийм боломж бол хуулиар бол хуулийн тодорхой залтуудаар бол хязгаарлагдаж байгаа. За миний хувийн байр суурь бол юу гэхээр зэрэг
энэ өөрөө төсвийн шинж нартаа гэдэг нь юугаар тодорхойлогдоод байгаа юм бэ гэхээр зэрэг хөнгөлөлтөө гэсэн агуулга цаана. Хөнгөлөлтөө гэдэг чинь нэг татаастаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр улсын төсвөөс нэгэн тийм татаастаа хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бол энэ татаасын зардлыг улсын төсөвт суулгах хэрэгтэй. Улсын төсөвт суулгаад улсын төсвөөс бол энэ бол санхүүжилтэд явах хэрэгтэй гэсэн миний бодлого юм байр суурь. За яг үүнтэй холбоотойгоор тэр өнгөрсөн үн докторжуулах хөтөлбөр болон бус хөтөлбөртэй холбоотойгоор Монгол хүн дээр учирсан алдагдлын хэмжээ хэдвэ гэдгийг бол хөндлөнгийн аудитын байгууллага бол за яг улсын хурлын томилогдсон ажлын хэсэг бол бас нөлөөтэй хийсэн. Дээрээс нь олон улсын нэр хүндийн аудитын байгууллагаар бид нэр хөндлөнгийн аудит жил болгоныхаа санхүүгийн тайланд хийлгдэг. 16 оны тайланд бол дүгнэлтийг хийгээд тэр дүгнэлтээ бол Монгол Банкны жилийн тайланд хавсаргаад ингээд манай вебсайтн дээр бол цахим утсан дээр бол байршуулсан байна. Тэгэхээр зэрэг тэн дээрээс бол хүмүүс яг ямар хэмжээний аль хөтөлбөр үйл ажиллагаатай холбоотой алдагдал хүлээсэн тэр дүн хэдүү өнтер гэх тийм мэдээлэл бол нийлүүлдэг байна. Жишээ нь ипотекийн зээлийн хөтөлбөрийг бол засгийн газарт 2018 оны төсөвт бол бас тодорхой хэмжээний мөнгө суулгаж өгсөн. Монгол банк энэ дээр одоо яг яаж ажиллах юм? Засгийн газар дангаар ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх юм эсвэл Монгол банк нэг өмнө одоо юу гэдгийг эргэн төлөлтөөр бас давхар ипотекийн зээл санхүүжихдээ явж байгаа шүү дээ. Энийг юу яах журам боловсруулах гэж байгаа гэж ярьсан. Журам ер нь дууссан болов яасан бол. Энэ эцлэг байгаа. Энэ дээр олон янзын хувилбарууд яригадаад байна. За Монгол банкны оролцоо ямар байх вэ? Санхүүжилт нь хаанаас гарах вэ гэд энэ бол эцлэгдээгүй. Бид нэр 17 онд багтаад ер нь бол нэг мөр шийднэ гэжсэн боловч бол амжаагүй л дээ. Тэгээд энэ чинь бас нэг нь бас тодорхой хэмжээний ач холбогдолтой хөтөлбөр байгаа. Хүлээлттэй хөтөлбөр. Бас нэгэд хүлээлт үүсч гисэн хүмүүсийг харж байгаа. Тэгээд бас тодорхой хэмжээнд барилгын салбар нь энэ хөтөлбөртөө уялдуулаад бизнесээ төлөвлөөд нэлээд том хэмжээнд тэлчихсэн. Тэгээд дунд нь энэ барилгын салбарууд барилгын тухайн барилгыг барьж байгаа барилгын компаниудын хөрөнгө оруулалт ч гэсэн тэнд нэлээд шингэчихсэн учраас энэ бас нэлээд тийм зөв зохистой улс суурьтай олон талаас нь харж шийдэхгүй болохгүй. Хоёрдугаарт бас цаашаа энэ бол доктортой үргэлжлэх ёстой. Аль болох тийм санхүүжилтийнхаа хувьд доолдчихгүй хүн шиг ингээд доктортой үргэлжлээд явах тийм л схем тогтолцоог бүрдүүлэх гэж зорж байгаа л доо. Тэгэхээр зэрэг одоо би бол яг 18 оны эхэнд бол энийг тэгж амжаа шийдэх чинь гэж бол бодохгүй байна. 18 оны эхний хагас. Магадгүй 18 оны сүүлийн хагас руу бол ер нь бол шийдэгдэх баг. Олон улсын валютын самтаач бас бид нэр тохирсон юмнууд бол би анх олон улсын валютын сан бол Монгол банкыг шууд энэ хөтөлбөрөөр зогсоо эндээсээ гар гэдэг бол тийм шаардлагыг бол тавьж исэн хөтөлбөр эхлэх. Хөтөлбөрийн энэ тохиролцоо явагдаж явах үед. За энэ дээр бол бид нэр хэлцээрийн үр дүнд бол за ямар ч байсан Монгол банк энэ дээр бол зогсоож болохгүй. Одоо тэр эзэмшиж байгаа тэр ипотекийн зээлээр баталгаажсан бондоос эдийн засгаас татаж орж ирж байгаа мөнгийг бид нар ямар ч байсан буцаагаад эргүүлээд гарганаа. Тэрийг гэдэг байдлаар бол Монгол банк оролцоо явж байгаа. Дээрээс нь за улсын төсвөөс бол бас энэ тодорхой хэмжээний оролцоо байх ёстой гэдэг. Нийтдээ өнгөрсөн онд бол 111 тэрбум төгрөг улсын төсвөөр суусан. За энэ жилийн 18 оны төсвөөр бол 120 орчим тэрбум төгрөг суудсан байгаа. Одоо ингээд бодох юм нийлүүлээд бодох юм бол нэг 340 орчим 340-оос 50 тэрбум төгрөг бол 2018 оны үед бол яг ингээд их үсрэн бол жишээлбэл тодорхой байна гэж хэлж болно. За тэгвэл яг тэр хөтөлбөрийг яаж тийм илүү найдвартай уртуудаа хугацаанд тасралтгүй үргэлжлүүлэх боломжтой вэ гэдэг нэг хязгаарлалт. Хоёрдугаарт нь энэ одоо байгаа энэ 300 гаруй тэрбум төгрөгийг яаж илүү олон хүнд хүртээмжтэй болгох уу гэдэг бас зорилт байгаа. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл нэг хувилбар бол байна л да. Яг нэг хилцэгдэж байгаа нэг хувилбар өөр олон хувилбарууд байгаа. Тэр дотроос би нэг хувилбарыг ингээд онцолж хэлэх юм бол нийтдээ нэг 300 гаруй тэрбум төгрөг орчим бид нэг 5-6 мянган зээлгчийн асуудал шийдтiin. 17 онд бол жишээлбэл тэр хавцаа нэг дундад зээлээр ингээд бодоод үзэхээр одоо тэр нэг шинэ яриад байгаа бас нэг хувилбарын хувьд бол зөвхөн нэг хувилбарын нь ч тийм тэрүүгээр бол жишээлбэл яг ижлэгийн хэмжээний мөнгөөр 340-50 орчим тэрбум төгрөгөөр 5-6 мянга биш 10,000 орчим зээлгчийн асуудлыг шийдэж болохоор тийм хувилбар бас байгаа. Тэгэхээр зэрэг ийм байдлаар нэг ингээд яаж хүртээмжийг нэмэгдүүлэх үү, олон хүнд хүргэх үү, хоёрдугаарт нь яаж цаашаа доктортой ингээд явчих уу гэсэн иймэрхүү зүйлүүдийг л харгалзан үйлчлэх хувилбарууд яриад байна л да. Дээрээс нь бас Дэлхийн банкнаас бас нэг техник тусалцааны хүрээнд бол нэг зөвлөх аваад бас ажилласан. Тэгээд тэр зөвлөх бол Монголны удаа ирээд явцсан байгаа. Тэр зөвлөх бас ирээд бас санал дүгнэлттэй өгөх баг. Тэгэхээр Төв банкны тухай хууль өргөн баригдсантай холбоотой бас өшөө онцлохоор зүйлүүд бол бас байгаа бах тийм ээ. За би түрүү хэлсэн нөгөө зорилтын хувьд бол нэлээд тодорхой болж байгаа гэсэн шийдвэр гаргалт илүү тийм хамтын шийдвэр юм лөө очиж гэн гэсэн
Дээрээс нь тэр янз бүрийн засгийн газартай харилцаа бол өөрөө их тодорхой болж өгч байна гэсэн. За нэг дараагийн нэг онцлох хэвээр юм юу гэхээр зэрэг макро зохистой бодлого гэдэг асуудал бол төбөкний тухай хууль дээр орж ирж байгаа. Хэрэгслээр нь орж ирж байгаа, бодлогын нэг хэлбэр болж орж ирж байгаа. За энэ өөрөө юу хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг санхүүгийн системийн доктортой байдал, макро эдийн засгийн доктортой байдал хоёрыг хоёуланг нь хамтд нь нэгтгэж харгалзан үзэх ийм бодлогын хэрэгсэлтэй болж байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бид нар чинь 2008-9 оны он хүртэл бол дэлхийн бүхэл улс орнууд юуг харж явсан бэ гэхээр зэрэг инфляц гэдэг зүйлээр бид нар дамжуулаад макро эдийн засгийн доктортой байдлыг хангах юм байна. Инфляцаа бид нар тодорхой түвшинд хангаж чадах юм бол эдийн засгийн доктортой байдал хангах юм байна гэсэн хандлагатай явж исэн. За гэтэл 8-9 оны хямрал өөрөө дэлхийн нийтэд ямар сургамж өгсөн бэ гэхээр зэрэг энэ бол хүрэлцээтэй бол нөхцөл биш юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэ инфляц макро доктортой байна гэдэг бол өөрөө макро эдийн засгийн доктортой байх тийм хүрэлцээтэй нөхцөл бол биш юм байна гэдэг юм байна. Тэгвэл юу байсан бэ гэхээр нөгөө талдаа санхүүгийн систем чинь өөрөө бас тийм хөгжөөд илүү сайжраад санхүүгийн инженерчлүүд яваад энэ бас тэнд эрсдэл хуримтлагдаад идэг юм байна. Тэгж жагаад өөрөө энэ тодорхой нэг цаг хугацааны туршид нэг эдийн засгийн нэг шок үүсгээд энэ өөрөө маш тийм хэцүү нөхцөл байдалд очоод эдийн засгийн макро эдийн засгийн доктортой байдлаа сөргөөр нөлөөлчихдөг юм байна гэдгийг 8-9 оны хямралаас бол дэлхийн нийтээр бол авсан. За энэ дээрээс үндэслээд юу хийсэн бэ гэхээр зэрэг манай эдийн засгийн хувьд ч гэсэн жишээлбэл тийм. Тэгэхээр зэрэг зөвхөн инфляц ханш гэхээс илүү нөгөө банкны систем дээр байгаа банкны системийн эрсэл гэдэг юмыг бол бодлогын шийдвэр гаргалтанд бол заавал харгалзан үзэж явах хэрэгтэй байна гэдэг зүйл гарч ирж байгаа. Яг энэ дээрээс санхүүгийн системийн доктортой байдал, макро эдийн засгийн доктортой байдал хоёрыг хоёулангийн харгалзан үзэж нийцүүлж шийдвэр гаргадаг энэ макро зохистой бодлого гэдэг зүйл бол энэ банкны тухай хуулийн дээр бол шинээр орж ирж байгаа. За энэ нь бол зөвхөн бодлогын хүнээс гадна тэр нөгөө банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдээр дамжуулж тэр тухайс нэг эрсдлүүдийг шийдэж эрслээс сэргийлэх юм боломж бол олдож байгаа гэсэн. Одоо жишээлбэл валютын тухайныг банкны тухайныг зээлтэй холбоотой эрсдлийн жингүүд байна. Зээлийн үр орлогын харьцаа байна. Барьцааны үнэлгээ байна. Банкны эрсдлийн сан байна. Иймэрхүү зүйлүүд бол өөрөө ийм хэрэгслүүдээр дамжуулж энэ бодлогыг хэрэгжүүлэх боломж нэгж байгаа гэсэн. За баярлалаа. Та бүхэн ярилцах цаг бас энд хүрээд дуусч байна. Мэдээж маш олон зүйлийг ярилцмаар байна. Гэвч одоо нэвтрүүлэг маань цаг нартай учраас энд үрээд өндөрлөж байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч ирж студиуд бас ярилцсан мэдээлэл өгсөн маш их баярлалаа. Манай өнөөдөр ярилцлагын нэвтрүүлэгт Монгол Хөнгөний мөнгөний бодлогын газрын захирал Баяр Тав оролцлоо. Дараагийн дугаараараа дахин уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.